За хэвлэл мэдээллийнхэн та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ нэгдэл шийдэл хөгжил хэмээх уран дор зохион байгуулагдсан Монгол Ардын намын 31-р их хурлын талаар тодорхой бас мэдээллүүдийг өгье. За улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбогдуулаад оны өмнө улс төрийн намууд шинэ хуулиндаа намын үндсэн дүрм, намын хөтөлбөр, зорилтуудаа нийцүүлэх үүргийг хүлээж байна. Энэ хүрээнд Монгол Ардын намын 31-р их хурлаар улс төрийн намын тухай шинэ хуулинд намын үндсэн дүрмээ нийцүүлэн 112 гаруй зүйлийн нэмэлт өөрчлөлтийг оруулж байна. За ингээд 112 зүйлийн нэмэлт өөрчлөлт орсонтой бас холбогдуулаад улс хуулийн дагуу гендрийн хамгаалах зорилго бүх төвшөнд намын бүх төвшөнд удирдлагын 40% нь хүйсийн аль нэг төлөөлөл байхыг бас намын үндсэн дүрмдээ тусгаж өгсөн. Энэ хүрээндээ намын баг хурал удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл бол 40%-ийг бас анх удаа хангаснараа бас онцлог боллоо. За мөн намын үйл ажиллагааг ил тод нээлттэй байх хүрээнд улс төрийн намын тухай хууль заасны дагуу санхүүжилтийг нээлттэйгээр олон нийтэд мэдээлж байх, намын төв байгууллагаас хяналт тавих, олон нийтэд мэдээллийг нээлттэй зохицуулах шинэ зохицуултуудыг мөн бас тусгаж өглөө. За мөн намын бүхий л үйл ажиллагаанд ёс зүй, сахилгын асуудлыг наривчлан зохицуулж өгсөн. Тэгэхээр ёс зүйн стандарт мөрдүүлэх, ёс зүйн кодтой байх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн бас тодорхой зорилтууд туссан. Мөн намын шийдвэр гаргах тогтолцоонд намын анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын нэгжүүдийн хоорондох харилцааг бас наривчлан зохицуулсан тодорхой зохицуултуудыг мөн бас тусгаж өглөө. За та бүхэн мэдж байгаа улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд хөтөлбөртөө орсон өөрчлөлтүүдийг бас нийцүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд намын хөтөлбөр буюу хичээн ирмэлцэх зүйлийг улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад бол бид нийцүүлж өгсөн. Монгол Ардын намын хичээн ирмэлцэх зүйлийн эрхэм зорилго хэрэгжүүлэх гэсэн эхний бүлэгт тусгаар тогтнол эх оронч үзэл санааг бол тухайлан бүлэг болгож авч үзсэн. Тэгэхээр эрхчлөө шударга бас эв нэгдэл гэсэн үнд зүйл бол намын үндсэн дүрм, намын хөтөлбөр хичээн ирмэлцэх зүйлдер тодорхой туссан байдаг бол тусгаар тогтнол эх оронч үзэл санааг бол тусдаа бүлэг болгон авч үзснээр онцлогтой. Тэгэхээр тусгаар тогтнолын үндэс болсон үндэсний язгуур, соёл, хэл заншил, нүүдлийн соёл иргэншлийн өвийг хадгалан хамгаалах асуудал, мөн парламентын засаглалыг бэхжүүлэх, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд тусгаар тогтнолоо эдийн засгийн аюулгүй байдлаар хадгалж хамгаалах, за тусгаар тогтнолыг эдийн засгийн тусгаар тогтнолоор бэхжүүлэх гэсэн бас энэ үзэл санааг бол намынхаа хичээн ирмэлцэх зүйлд тусгаж өгснөөрөө бол бас онцлог болж байна. Тэгэхээр Монгол Ардын намын 31-р их хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 гаруй сумаас сонгогдож ирсэн төлөөлөгчид сонгогдсон сум дүүрэг хорооныхоо намын гишүүдийн санал бодлуудыг нээлттэй хилцүүллээ. За энэ хүрээнд 2255 төлөөлөгчийн тусгасан саналуудыг намын үндсэн дүрм хичээн ирмэлцэх зүйлдер тусгаж өгсөн. За 2255 төлөөлөгч маань намынхаа баг хурлыг байгууллаа. Баг хурал маань 597 гишүүдийн төлөөлөлтөөр байгуулагдаж өчигдөр баг хурлын анх дугаар хуралдааныг зохион байгууллаа. Тэгэхээр баг хурал анх удаа 40% нь эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан. Ингээд анх дугаар баг хурлаас Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дараагаар Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаа Янгуугийн Содбаатар даргаыг үргэлжлүүлэн ажиллах шийдвэрийг бол
гаргасан. Мөн Монгол Ардын намын бага хурлын анх дугаар уралдаанаас 39 гишүүний төлөөлөлтөд өдөртөх зөвлөлийг байгуулж байна. Тэгэхээр Монгол Ардын намын өдөртөх зөвлөлд бол бас тодорхой албан тушаалтнууд, мөн нийслэл дүүрэг аймгийн намын ороодын төлөөлөл, намын анх шатны байгууллагуудын төлөөлөл, намын дэрэгдэх төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаадаг. Үүний дагуу 39 гишүүний төлөөлөлтөд өдөртөх зөвлөлийг байгууллаа. Мөн Монгол Ардын нам 5 орон тооны нарийн бичгийн дарга, 3 орон тооны бус нарийн бичгийн даргыг мөн бага хурлаар томиллоо гэдэг ийм тодорхой мэдээллүүдийг бас та бүхэнд өгье. Тэгээд Монгол Ардын намын 31-р их хурал дээр бас намын даргад өрсөлдөхтөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бол чандлан хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд өдөртөх зөвлөлийн анхны хурлаас намын гишүүдийн ёс зүй сахилах хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр намын гишүүдийг оноожуулах журам, намын гишүүдийн идэх оролцоог үнэлэх дүгнэх журмыг батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн өдөртөх зөвлөлийнхөө дэргэд мөрийн хөтөлбөрийг үнэлдэг, дүгнэдэг, тайлагнадаг байнгын хороодуудыг бас байгуулж, энэ байнгын хороогоор дамжуулж 2024 оны сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрөө бол бид нар улирал тутам тайлагнаж эхэлнэ. Мөн өдөртөх зөвлөлд бүс болгоны төлөөлөл болсон өдөртөх зөвлөлийн гишүүдийг сонгосонтойгоо сонгосныхоо дагуу бид нар өдөртөх зөвлөлийнхөө дэргэд бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс болгон дээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, намын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудаа тайлагнаж, үнэлгээ дүгнэлт өгдөг. Хэрвээ мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтууд биелээгүй бол улс төрийн дэмжлэг авч сонгогдсон сонгуульт албан тушаалтнуудтайгаа эргээд хариуцлага ярьдаг. Ийм тогтолцоо руу бол шилжинэ. Тэгэхээр эрх үүргийн нэгдэл бол өөрөө хариуцлага. Тийм ч учраас хариуцлага ярьдаг. Ил тод нээлттэй гишүүн төвтэй нам болох зорилтыг дэвшүүлэх хүрээнд намын даргын зүгээс И4 стратегийг дэвшүүлсэн. Тэгэхээр энэхүү И4 стратегийн бодлогын баримтчгуудыг бас намынхаа гишүүдээр хилцүүлж аль бие усаар бодлогын баримтчиг болж батлуулна гэдгийг бас хэлье. Тэгэхээр энэхүү И4 стратеги бол ил тод гүйцэтгэл, үр ашиг, ёс зүй, шударга байдал, хариуцлага, манлайл, залхамж, оролцоо, эргэтгэж байдал, тэгш боломж, шударга ёс гэсэн энэхүү агуулганд бол нийцж байгаа. Тэгэхээр И4 стратегийг хэрэгжүүлснээрээ улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгоно. Эргээд улс төрийн намын санхүүжилт ил тод болсноор түүнийг хяндаг, үнэлдэг, мониторинг хийдэг орчин үеийн гишүүн төвтэй хариуцлагатай нам болох бас үндэс суурьаа бол бид нар тавина гэдгийг бас та бүхэнд хэлье. И4 стратегийн гол зорилго бол ард түмнийхээ итгэлийг олж авах, намын гишүүдийн идэх оролцоог сэргээх, бүх төвшөнд авилга ашиг сонирхлоос ангид байх, сахилах хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн бас гол зорилтуудыг тавьж байна. Энэ ч хүрээндээ санхүүжилт ил тод хариуцлагатай болсноороо бид нар цаашлаад өнөөдрийн үйлсэд байгаа авилга ашиг сонирхлын хэрэгүүдтэй нэр холбогддог. За үүнээс болж намын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ байдлыг бол үндэс угсаагаар нь үндсээр нь өөрчлөх зорилгыг дэвшүүлэх хүрээнд бол тогтолцоогоо бас өөрчлөё гэдэг ийм зорилтыг бол дэвшүүлж байгаа гэдгийг бас хэлье. Юм асуухтай болгон тояа амдраа болгон тояа өсөөлөд сард уусаа хариуц тооцтой хараа нам хариуц тооцтой яагаад өдөртөх зөвлөл байгаа юм. За өдөртөх зөвлөл бол өөрөө тодорхой албан тушаалтнууд квотоороо өдөртөх зөвлөлд багтдаг. Тэгэхээр өдөртөх зөвлөлийн 39 гишүүн. Жишээ нь улсын их хурлын дарга, ерөнхий сайд, засгийн газрын төлөөдөө засгийн газрын хэрэглэх газрын дарга, их хурлын дэд дарга, улсын их хурлын олонхын бүлгийн дарга, за мөн хотын намын орооны дарга, дэрэгдэх төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нар гэдэг ингээд багтдаг. Тэгэхээр социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр
Тэгэхээр социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо чуулгана зохион байгуулад Үрэлбаатарын Булган туяа гишүүнийг ерөнхийлөгчөөр сонгоод өнөөдөр Булган туяа гишүү эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч нь удирдах зөвлөлтөө шууд орно гэсэн үг. Тэгэхээр намын их хурал зохион байгуулагдсанараа бид дэргэдэх төрийн бус байгууллагуудын чуулгануудыг шинээр хийх нөхцөл үүсэж байна. Мөн аймаг, дүүрэг, нийслэл гээд намын ороодууд шинээр хурлаа зохион байгуулна. Өнөөдрийн одоо жишээ нь аймгийн намын орооны даргыг ажлыг сайн гэж үнэлээд өнгөрсөн сонгуулиудад амжилттай ажилласан гэвэл улируулан сонгох бололцоотой. Тийм гэхдээ намын их хурлын дараа энэ анхан шатны байгууллагууд хурал зөвлөгөөнөө дахиад хийнэ. Дэргэдэх төрийн бус байгууллагууд мөн чуулганаа зохион байгуулна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч удирдах зөвлөлд холбоогоо төлөөлөөд албан тушаалаар орж ийнэ гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн холбоод одоо их хурлын дараа чуулганаа зохион байгуулад дараагийн шинэ ерөнхийлөг сонгогдвол тэр албан тушаалаараа орж иж байгаа учраас шинэ ерөнхийлөгч нь оронд нь ороод явна л гэсэн үг. Тэгэхээр намын даргын хувьд бол бүх чуулгануудаа зохион байгуулна. Шинээр бүтцүүрэлтгүй шинэ бага өөрөө бүрдүүлнэ. За намын баг хурлын анх дугаар хурлаар засгийн газрын доктортой үйл ажиллагааг хангаж ажилуулах чиглэлийг Монгол Ардын намын удирдах зөвлөл баг хуралд өгсөн. Чиглэл болох тухай тогтоолыг баталсан. Тэгээ миний хувьд Монгол Улсын засгийн газрын бас тэргуун шадар сайд, эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж эх 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг өөрөө ахиж боловсруулж өнөөдөр их хурлаар хилцүүлгүүдийг нь хийж байна. Тийм ч учраас Монгол Улсын засгийн газрын бодлого чиглэл бол миний сэтгэл үнэмшил болоод Монгол Ардын намын хичээн ирмэлцэх зүйл намын хөтөлбөртөө уялдж байна гэсэн үг. Парламентын сонгуулийн дараа засгийн газрын хэрэгжил газрын дараагаар ажиллаж байхдаа 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг бол тухайн үеийн би хэрэгжлийн сайдын хувьар ахалж ирсэн. Тэгэхээр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 72% нь намын мөрийн хөтөлбөрийн зорилт хангагдсан. Тухайн үед хамтарсан засаг байсан учраас арчилсан намын тодорхой мөрийн хөтөлбөрийн зорилтууд хүн намын зорилтуудыг тусгасан. Гэхдээ манай намын мөрийн хөтөлбөрийн 72% өнөөдрийн засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн дүүрэн хангагдсан. Тэгэхээр энэ хөтөлбөртөө суурилсан жилийн төлөвлөгөөг бид нар их хурлаар баталсан. Ингээд эх 5 жилийн чиглэлийг одоо хилцэж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар өнгөрсөн 4 сар гаруй хугацаанд экспортыг 1.7 дахин нэмэгдүүллээ. Валютын нөөцийг бас хадгалж байна. Зээлжих зэрэгэл 2 бие болсон ингээд эдийн засгийн хувьд тоогоор илэрхийлэгдэх сайн үзүүлэлтүүд гарч байна. Дээрээс нь засгийн газрын энэ авилгатаа тэмцэж байгаа. За энэ уул уурхай салбарын ил тод байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа бодлого үйл ажиллагааг бол би намын даргын хувьар бүрэн дэмжинэ. Тийм ч учраас засгийн газрыг доктортой үйл ажиллагаа бол энэ бол манай улс орон төдийгүй дэлхийд дахинд олон улсын геополитикийн энэ нөхцөл байдалд дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа цаг үед бол асар их чухал байна. Ялангуяа хөрөнгө оруулагч нар бид бүхэнд бас олон удаа хандсан. Хууль эрх зүйн орчин шинжил хийж өгөөч. Монголд хөрөнгө оруулах нээлттэй хариуцлагатай хөрөнгө оруулагч нар эрх ашиг хамгаалдаг тогтолцоог бүрдүүлж өгөөч. Ингээд засгийн газар эдийн засгийн эрхчлөө, хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдээллийн хууль, татварын багц хуулиудыг олон нийтээр хэлэлцүүлж их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Тэгэхээр эдгээр хууль дүрм батлагдаж дээрэс нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн доктортой байдлыг хангах чиглэлийг цаашаа доктортой хадгалъя гэвэл төсөв дөнгөж батлагдсан энэ цаг үед засгийн газраа илүү доктортой байлгахыг бид нэр. Тэгэхээр намын асуудал бол бас намын асуудал, засгийн газрын асуудал бол тусдаа асуудал. Тэгэхээр засгийн газрын тэргуун шадар ажиллаж байгаагийн хувьд засгийн хадгалж, хамгаалж, эргээд мөрийн хөтөлбөрийг үнэлж дүгнэж мөр ерөнхий сайд бүх шатны сонгуульт албан тушаалуудад хэнийг нэр дэвшүүлэх нь намын дотоод асуудал. Учираас энэ бол олонхийг бүрдүүлж байгаа намын асуудал. Удирдах зөвлөл
одоо шийдвэр гаргаад одоо дараагийнхаа асуудлыг яриад явахд бол нээлттэй. Энэ бол олонхоор шийд. Багийг зөвлөж чадсан хороо намаас үүдээ бишээр гаргасан шүү дээ. Хөөсөн гişүүдээ юу яах юм бэ? Одоо тухайлбал инквайр гişүүд намаас үзүүлж шийдэх. За бид намын их хурлаар намын дарга болоод хяналтын ерөнхий хороог л одоо сонгож байгаа шүү дээ. За мэдээж баг хурлаа бүрдүүлж байгаа. Тэгэхээр хяналтын ерөнхий хороо гэдэг бол хараат бус байгууллага. 27 гишүүнээс бүрдсэн буюу тал бүрийн төлөөллүүд багтсан. Дээрээс нь сая одоо 31-р их хурлаар намын анхан шатны байгууллагуудын төлөөллийг заавал нэг юм оролцуулах босго тавьсан. Намын үндсэн дүрм ч гэсэн 25% гэж заасан байдаг. Тэгэхээр хяналтын ерөнхий хороо гэдэг бол 27 гишүүнтэй тал бүрийн төлөөлөл багтсан байгууллага өчигдөр хяналтын ерөнхий хороо хурлаа хийгээд одоо дундаасаа олохоороо даргаа сонгож байна. Тэгэхээр хяналтын ерөнхий хороо бол хараат бусаар ажиллах учраас за миний хувьд намын даргын хувьд одоо үүрэг чиглэл болгох тийм их боломж байхгүй. Гэхдээ хяналтын ерөнхий хороо бол одоо маш олон ажлууд түлэгч байна. Намын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудалтай одоо олон өргөдөл гомдол ирсэн байна. За мөн одоо шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд байна. Яг та бүхний хэлж байгаагаар одоо энх хоёр гишүүний асуудлыг дахиж одоо хилцэх шаардлага зүй ёсоор үүсэж байна. Тэгэхээр хяналтын байгууллага одоо олонхоороо хуралдаад одоо шийдвэрээ гаргаад явах ёстой. Нэг талдаа гаргаад урагшаа хараад бол ажиллах ёстой. Тэгээд намын даргын хувьд бол би бол нэгт ёс зүй, сахилга хариуцлагыг л нэг тавина. Тийм учраас ёс зүйтэй хариуцлагатай ил тод гишүүн төвтэй нам болёо л гэж. Та намын өдөртөгчдөө яг өөрийнхөө багийг бүрдүүлж чадсан уу? Ер нь одоо өдөртөх зөвлөлийн шинээр одоо бүрдүүлэхийг харахад ерөнхийлөгчийн институт дээр ажилладаг болон за энэ хүрээллийн хүмүүс нэлээд орцсон юм шүү. Нэрийн захиргааны харагдаад ирсэн. Ерөнхийлөгчийн бол үндсэндээ намаас багцдаг албачлалтай хөнгөлөлтөд байгаад байна гэж хараад байна л да. Тэгэхээр ер нь энэ өдөртөх зөвлөл одоо баг хурал дээр ерөнхийлөгчийн оролцоо хэр байсан гэж та Одоо энэ намын үндсэн дүрм заасныхаа дагуу намын анхан шатны байгууллагуудын төлөөлөл 25% байна гэж заасан. Дээрээс нь гендрийн хууль, улс төрийн намын хуулиараа одоо аль нэг хүүсийн харьцаа 40% гэж заасан. Тэр 39 гишүүнтэй өдөртөх зөвлөлийн 40% буюу 15 нь эмэгтэй байх ёстой гэсэн үг. Тэ? За дээрээс нь намын үндсэн дүрмд болоод бид нар бол өнгөрсөн хугацаанд өдөртөх зөвлөлийг бүрдүүлэхдээ тодорхой албан тушаалтнуудыг заавал оруулдаг байсан. Одоо тэр их хурлын дарга, ерөнхий сайд, их хурлын дэд дарга, хотын намын дарга, эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгч, залуучдын холбооны ерөнхийлөгч. Тэгэхээр эн чинь ингээд шууд албан тушаалаараа ороод ирж байгаа. Албан тушаалаар. За ингээ эмэгтэйчүүдийг одоо энэ өдөртөх зөвлөлд өргөхдөө бид нар эмэгтэйчүүдийн холбоотой зөвшөлдөж байгаа. Эмэгтэйчүүдийн холбоо эдгээр одоо эмэгтэйчүүдийг одоо намын өдөртөх зөвлөл санал болгож байна гэдэг. Ингээд санал болгож штэ. Тэгэхээр бид бол эмэгтэйчдийн холбооны дэд ерөнхийлөгч өдөртөх зөвлөлөөс нь тодорхой төлөөллийг оролцуулна. Залуучдын байгууллага бас саналаа өгч байна. Ийм хүмүүсийг оруулъя. Тэр саналуудыг тусгана. Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгох ёстой. Нам бол олон нийтийн байгууллага. Тэрээс биш хэн нэгний хувийн компани биш шүү дээ. Тийм учраас баг хурал дээрээ одоо өөрийнхөө эргэн тойрны хүрээллээр нь баг хурлаа бүрдүүлэх, өдөрт зөвлөө бүрдүүлэх ямар ч болцоо байхгүй. Тэгэхээр нам өөрөө дотоод аржилтаа хяналтаа тавьдаг ийм одоо эргэх холбоотой энэ болгон одоо удирдах бүх шатны одоо намын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангуулж ажиллах ийм л үүргийг хүлээдэг. Тэгэхээр намын удирдах зөвлөл бол 100% одоо өөрөө багаа бүрдүүлсэн үү гэж асуух нь өөрөө бас нэг тийм зохимжтой биш юм бэл. Гэхдээ мэдээж намын удирдах зөвлөл бол намын даргын бодлого үйл ажиллагааг одоо нэгд дэвшүүлсэн хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэх тусалцаа үзүүлэх ёстой. Ийм л механизм харин намын өдөр зөвлөлийнхөө дэргэд энэ боловсролын асуудлаар, банк санхүүгийн реформын асуудлаар, нийгмийн даатгалын шинжилгээний асуудлуудаар байнгын хоруудыг байгуулъя. За дэргэд нь одоо бодлогын зөвлөл буюу үе үеийн намын удирдлагууд ахмадуудынхаа төлөөллийг багтаасан зөвлөл байгуулъя. За энэ намын санхүүжилттэй холбоотой хороог өдөр зөвлөлийн дэргэд байгуулъя. Жишээ нь улс төрийн нам өөрөө татвар хураамжаа яаж нээлттэйгээр одоо олон нийтэд мэдээлж авах вэ? Яаж татвар хураамжаа одоо эргээд авсан бол эргээд яаж мэдээлэх вэ? Үүнийг нь яаж одоо бүртгэлжүүлж олон нийтэд ил тод хариуцлагатай болгох вэ?
За намын одоо удирдах зөвлөлийнхаа дэргэд тэр аймаг орон нутгийн хөгжлийн асуудлаар тэр бүсийн зөвлөлийг хэрхэн ажиллуулах уу гэд энэ бол намын даргын хувьд цаашдаа баримтлах өөрийн одоо удирдах одоо стратеги байх ёстой учраас удирдах зөвлөлийнхаа дэргэд ийм шин тогтолцооны механизмыг оруулж одоо ажиллая гэдэг бас ийм л одоо төлөвлөгөөтэй байна. ICC-ийн асуулт байна. За удирдах зөвлөл хуралдаа таныг одоо улсын хурлын дарга болгох шийдвэр гаргаж байна. Сөрөг хүчнтэйгээ та яаж болцгоо вэ? Сөрөг хүчин чинь бол одоо улсын хурлын дарга намбас байх хэрэгтэй гэдэг. Яриад нь шүү дээ. За энэ дээр яаж ойлгоцгоо вэ? Хоёрт баг хурлын гишүүд 597 бас болж өссөн шалтгаан юу вэ? Гуравт энэ үндэсний эвслээс бас гишүүд одоо баг хурал багтсан гэдэг мэдээлэл байгаа. Энэ үү? За сэтгүүлчдийн энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгэхээр Монгол Ардын намын энэ удаагийн баг хурлын бүрэлдэхүүнд бол дандаа Монгол Ардын намын гишүүд одоо орж байгаа. Ямар нэгэн одоо үндэсний эвслээс орох боломж байхгүй. Ер нь бол энэ парламентод олон түмний итгэлийг авч сонгогдсон улс төрийн намууд бол нэг намын гишүүн нөгөө намынхаа гишүүнчил рүү орж эсвэл нэг их хурлын гишүүн нөгөө нам руу орох нь хуулиар хоригдсон шүү дээ. Их хурлын тухай хуулийн тодорхой заалтаар. Тийм учраас ийм зүйл бол хараагүй. За манай нам бол өөрөө сүүлийн жилүүдэд захим 2.0 гэдэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж бүх одоо 317 мянган намын гишүүдэд бүгдээр хурууны хийгээр энэ намд бүртгэлтэй байдаг. Тийм учраас манай намд энэ намын гишүүнчлийн асуудал бол маш тодорхой, маш нарийн одоо зохицуулттайгаар явдаг. Тэр агуулгаараа бол одоо энэ баг хуралд орж байгаа, удирдах зөвлөлд орж байгаа хүмүүс дотор бол ямар нэгэн төрөн асууж энэ төрийн захиргааны албаагч байхгүй. За ерөнхийлөгчийн тамгын газрын тодорхой албан тушаалтнууд гэж ярьж байна. Ерөнхийлөгчийн тамгын газар бол яс манай улс төрийн албан тушаалга ашиж байгаа. Ийм албан тушаалтнууд бол манай намын баг хурлын гишүүн байж ирсэн. Яг тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгч бол Монгол Ардын намаас сонгож томилогдсон албан тушаалтай учраас ерөнхийлөгчийн зөвлөхөөд ерөнхийлөгчийн тамгын газрын дараагаар бол улс төрийн албан тушаалтан байдаг. Тийм учраас энэ агуулгаараа орж ирж ингэж ажиллаж байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч бол хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд энэ улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй, оролцоо байхгүй. Энэ намд 30 гаруй жил зүтгэсэн учраас мэдээж одоо тодорхой хэмжээний хамт ажиллаж байсан янз бүрийн зөвлөх хүмүүс байхыг үүсэхгүй. Одоо жишээлбэл манай намын наримчийн даргаар томилогдсон ярьж байгаа золбоор дарга бол ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээлэл асуудал хариулсан зөвлөхийн ажлыг өгөөд энд оронтойгоор наримчийн даргаар ирж ажиллаж байгаа. Гэх мэтлээ ийм байдлаар одоо энэ ажил албан тушаалуудын юмнуудыг бас зөв талаас нь мэдээлж өгөхгүй бол зарим ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж давхар ажил хийх гэж байгаа юм шиг янз янзын буруу зөв ойлголтууд яваадах шиг. Тийм учраас ийм зүйлийг бол нийт талдаа тавханд хэлье. Монгол улсын их хурлын тухай хууль үндсэн хуулиар зааснаар олонхын саналыг парламентын сонгуулиар өнгөрсөн жил Монгол Ардын нам олонхын саналыг авсан. 68 суудалтай болсон. Парламентод олонхыг бүрдүүлж байгаа нам улсын хурлын дарагт нэр дэвшүүлнэ. Өөр улс төрийн нам дэвшүүлэхгүй. Тийм учраас Монгол Ардын нам эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд улсын хурлын дарагт хэнийг дэвшүүлэх вэ? Ямар байдлаар ажиллах вэ гэдэг бол энэ намын бодлого. Тийм учраас улс төрийн бусад намуудад бол энэ намын энэ асуудлыг бид нар зөвшөөрөхгүй, ярилцахгүй. Тийм учраас Монгол Ардын нам удахгүй их хурлын даргын асуудлыг шийднэ. Шийдэж энэ төрийг бас бүтэн болох хэрэгтэй. Тийм учраас сая бид нар намын 31 дэх хурал дээр намын одоо дотоод ажил амьдралтай холбоотой юмнуудаа зэгсэж дууслаа. Одоо бид нар энэ төртэй холбоотой зарим нэгэн томилгоонууд дутуу байгаа. Бид нарыг бол ойрын өдрүүдэд шийдвэрлэж, эцэлж гаргана. Намын мэдээж одоо Монголоор ардсан намын бүлэг энэ нэгдүгээр өдөр хуралдаж улсын хурлын дарга парламентын дарга намын одоо гишүүнчлэлтэй холбоотой намын даргатай холбоотой асуудлуудыг хөндсөн байлээ. Тэр бол парламент дээр хилцдэг үгээр орж ирээд тэгээд тэр одоо олонхоор асуудлыг шийдээд явдаг парламентын зарчмаар шийдэгдэнэ. Хуулийн байгууллагын шалгаж байгаа зарим гишүүдийн асуудлыг ярьцлаа одоо болормоо гишүүд. Хяналтын ерөнхий хороо намын дүрм заасны дагуу сая намын шин даргын тавьж байгаа хамгийн зам зүйл бол энэ намд ёс зүйтэй, хариуцлагатай асуудлуудыг маш их хөндөж тавьж байгаа. Тийм учраас энэ намын дүрм заасан энэ асуудлуудаараа холбогдох шийдвэрүүдийг хяналтын ерөнхий хороо бие даасан хараат босоор гаргаад явна. Тийм учраас хяналтын ерөнхий хороо өчтөр байгуулагдаж дууслаа, дарга зэрэгтэй боллоо. Одоо ингээд шинэ хяналтын хороо дүрм заасан хүрээндээ үйл ажиллагаа явуулна. Ер нь орой үед. За яг наривчилж одоохоор хэлэхэд явна. Өдөр зөвлөнөд. Энэ хяналтын мэдээллүүдийг авч шийдвэрүүдээ гаргадаг. Энэ ч бас хүний ажил амьдралтай холбоотой, хүний одоо юутай холбоотой шийдэхэд энэ хяналтын байгууллага өөрийн дотоод журамтай, намын дүрм заасан тодорхой зөвлөлттэй. Манад
улс төрийн албан тушаалд сонгож томилогддог албан тушаалд томилогдож байгаа албан тушаалд хариуцлага тооцдог журамтай гэдэг наривчлсан юмнууд би энэ зүйлүүдээр тодорхой шийдвэрүүд гараа явах хаа гэж бодож байна. Хяналтын ерөнхий хорооны асуудлыг намын дарагч бай, ерөнхий нэрийн бичгийн дарагч урдаас нь шууд хариулах боломж байдгүй намын дүрм байна. Тийм учраас энэ намын дүрм, улсын хууль, улс төрийн намын тухай хууль, үндсэн хууль гэдэг энэ хууль тогтоомжийн хүрээнд бид нар үйл ажиллагаагаа ягштал мөрдөж явуулах ёстой. Тийм агуулгаараа энэ хүрээнд тодорхой асуудлуудыг хариулах боломжтой хүрээнд хариулж явж байгаа гэдэг тавх ойлгоо. Гишүүн асан 10 баг хурлын гишүүнээр сонгогдсон болов уу? Ер нь энэ хүний нөгөө гишүүнчлэл төгсгөлсөн байсан. Гишүүнээр иргэд одоо гишүүн сэргийгсэн болов уу? Тэр талаар Анд дозор гишүүнийг тодорхой одоо асуудалтай холбогдуулаад одоогоос 3 жилийн өмнө хяналтын ерөнхий хороо намын гишүүнээс төр төтгөлзүүлсэн юм байлээ. Шийдвэр нь. Төтгөлзүүлсэн шийдвэр гаргахдаа нэгдүгээр заалтаараа бол тухайн одоо холбогдсон хэрэг түүг нь шүүх холбогдох шийдвэр эцлэн гарвал эргэж одоо гишүүнчлэн сэргэхээр хугацаатай яаж байгаа шүү дээ. Ер нь одоо эрүүг хэрэггүй байсан ч бай, иргэний хэрэгч бай тодорхой хугацаатай гардаг шүү дээ. Энэ шиг гишүүнчлийг төтгөлзүүлэх, гишүүнчлээс хөөх хэдэр бол тодорхой хугацаатай гардаг. Тэгм учраас тэр хугацааныхаа одоо асуудал нь шийдэгдээд энэ одоо хэрэг төвөд холбогдоогүй гэсэн учраас энэ одоо заалтаараа буюу тэр хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр Монгол Ардын намын гишүүнчлэн сэргэгдсэн байгаа. Өчтөр Булган аймгийн баг хурлын гишүүдийн асуудалтай холбогдуулаад гарсан шийдвэрээр анд дозор баг хурл сонгогдоогүй. За баярлалаа. Тэгээ Монгол Ардын намын би намын ерөнхий нэрийн бичгийн даргаар ажиллаж жил гарсан болж байна. Ер нь энэ улс төрийн намын тухай хууль энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Улс төрийн намын тухай хуулинд тавьсан бид нар энийг батлуулж 2019 онд үндсэн хуулинд улс төрийн намыг улс төрийн институтын хувьд үндсэн хуулийн байгууллагын түвшинд гаргаж ирж бид нар томьёолж оруулсан 19 оны үндсэн хууль. Энэний дараа Монгол Улсын ерөнхийлөгч бүрэлдэхүүнийхээ хүрээнд улс төрийн намын тухай хуулийг батлуулсан. Улс төрийн намын тухай хуулинд батлуулах үед хамгийн барьсан хэд хэдэн зарчим байгаа юм. Тийм учраас нэгдүгээр энэ улс төрийн намууд бодлогын болох ёстой. Бодлогоор мэтгэлцдэг болох ёстой. Хоёрдугаар улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой асуудал ил тод нээлттэй шилэн болох ёстой гэдэг ийм заалтууд бол энэ улс төрийн намын энэ жилийн хэрэгжиж байгаа хуулийн гол заалт. Энэний дагуу бүх улс төрийн намууд одоо энэ жил 12 сарын 31-ээс өмнө хурлаа хийж дөрмийн өөрчлөлт энэ одоо бодлогын нам болж шааштай нь үндэцүүл бодлогоор өрсөлддөг энэ зарчмуудыг намынхаа дүрм журамд оруулах ёстой. Намын дотоод арчлах юмнуудыг оруулах ёстой. Энэ заалтынхаа дагуу одоогоор 7 нам хурлаа хийгээд тах шиг байна. Одоо 7 нам. Тэгээд улс төрийн намууд цааштай одоо энэ явах ёстой. Энэ үеийнхаараа Монгол Ардын нам бол эрх хөрөгч улс төрийн хүчний хувьд ч, ууган улс төрийн намын хувьд ч энэ одоо улс төрийн намын шинжлэлийг манлайлж оролцох ёстой. Энэ агуулгаараа Монгол Ардын нам ялангуяа санхүүжилттэй холбоотой ил тод нээлттэй болох асуудлыг манлайлж явж байгаа гэж хэлж болно. Сая намын шин дарга намын өдөр сүүлийн дэргэд санхүүгийн тусгай хороо байгуулах асуудлуудыг тодорхой тавганд хэллээ. Монгол Ардын намын төв аппарат тодорхой өөрчлөлттэй байсан. Эрх барьж байгаа нам учраас энэ намыг их олон төгрөг мөнгөтэй ер нь баян таргана гэж боддог юм шиг байна. Тийм учраас энэ нам зарим үед ажиллаж байгаа цалин тавихгүй хэмжээнд ч гэсэн ийм хүндрэлүүд санхүүгийн хувьд гардаг. Тийм учраас бид бүхэн энэ нийгмийн даатгал болон бусад одоо өөр ширийг үндсэндээ дарж дуусч байна. Ер нь цаашдаа бид нар энэ намын үйл ажиллагаа, намаас гарч байгаа санхүүжилттэй холбоотой зүйлүүдийг энэ улс төрийн намын хууль заасан хүрээнд ил толд нээлттэй зарцуултуудыг явж байгаа гэдгийг тавханд бас хэлье. Баярлалаа. (2019) оны үндсэн хууль 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улс 126 гишүүнтэй холимог тогтолцоогоор сонгуул явуулдаг болсон. Энэ үндсэн хуулийн заасан учраас цаашдаа ч гэсэн үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй бол ер нь холимог тогтолцоогоор буюу зарим нь одоо намын нэрийн жагсаалтаар зарим нь тойргоор явна. 48 гишүүн намын жагсаалтаар буюу тойргоор жагсаалтаар явна. Тийм учраас цаашдаа намын хурлын одоо энэ 31 дөрөв хурал дээр бол ер нь намын жагсаалтыг хэрхэн гаргах вэ? За намын одоо энэ сонгуультай холбоотой олон зүйлүүдийг ярьсан. Мэдээж одоо шинэ намын даргын хөтөлбөр дотор ч гэсэн энэ намдаа явж байсан намын соёлыг мэддэг тийм ээ. Намын ажил амьдрал мэрэгч зарчмаар гарч ирсэн энэ хүмүүсийг бас цаашдаа улс төрийн албан тушаал томж явах зүйтэй гэдэг ийм байр суурьаа илэрхийлж байгаа. Ер нь улс төрийн намууд хэрхэн төлөвчснээс, улс төрийн намууд боловсон хүчнүүдийг хэрхэн бэлдснээс Монгол төрийн одоо цаашдаа хариуцлагатай, ёс зүйтэй ийм төрлийн одоо зүтгэлтнүүд төрөх нөхцөл боломж бүрддэг. Ер нь улс төрийн ардсан нийгэмд
улс төрийн намууд хэр төлөвшснөөс төрийн одоо төлөвшөл, парламентын төлөвшөл ихээхэн шалтгаалдаг. Тийм учраас улс төрийн намуудыг ч гэсэн энэ намын гишүүдэд тавих ёс зүйтэй байх, намын гишүүдэд хариуцлагатай байх чиглэлээр идэвхтэй ажилласаа гэж бас хүсэж байгаагаа хэлье. Баярлалаа.